Баянзүрт дүүргийн 21-р цэцэрлэгийн багчууд уламжлалаас хэрхэн суралцж байгааг НТВ-ийн мэдээ онцолж байна. Сар шинийн баярыг өгтөн тухайн цэцэрлэг өв соёлоо дээдлийн аяныг гүрнүүлж, хүүхдүүд багш нартайгаа гар нийлэн үндэсний баярынхаа эдийн ундааг бэлтгэж, зан заншлын утга учирыг танин мэдэж эхэлжээ. Энэхүү бяцхан үрс тоглонгоос суралцаж хийж бүтээнгээ өв соёлоо дээдлэх ухаанд шимтэн оролцож байна. Өв соёлоо дээдлийн аяны хүрээнд 1 сарын турш хүүхдүүд үндэсний хувцас өмсөж, бууз чимхэх, цагаадэ бэлтгэх, аарцыг ааруул болгох зэрэг уламжлалт, арга ухааныг үе шаттайгаар багш нартайгаа хамтран сурж байна. Мөн цэцэрлэгийн 1-2 дугаар давхрыг Монгол ахуйн хэв маягаараа догжуулснаар хүүхдүүд чөлөө цагаараа өв соёлтойгоо ойроос танилцах боломж бүрджээ. Үүнээс гадна цагаан сартай холбоотой дуу шүүлэг, ерөөл магтаал, бие биелгээг багш нар нь заан сургаж байна. Би ингээд бууз чимэгчээ. Бас би 4 настай байхдаа л бас чимэгдэг байсан. Бууз чимгэх юм амархан. Амархан дүүл гэж адч байна. Дээл өмсдөг. Залгахтаа юу гэж хэлдэг? Амар байна уу? Сар шиндээ сайхан шингэж байна уу гэдэг. Илдэх дүртэй маш их. Золгох дүртэй. Жужиггүй. Үзээгүй юу? Сонирхолтой юм уу? Сонирхолтой. Цагаан сараар ямар хувцас өмсдөг гэдэг энэ рүү хий. Дээл амар шавнуу. Амар сонирхоо гэж залгадаг тий. Ер нь анх удаа хийсэн чи ямар санагдав? Гоё. Цагаан сарын баяр гэж ямар баярыг хэлдэг юм бэ? Дээлний баяр. Цагаан сараар ингээд залгадаг. Тэгээд бууд идээд тэгээд үнсүүлээд дээл өмсөд. Өв уламжлалаа мэдсэн үнэхээр таатай, үнэхээр үр өгөөчтэй, сайхан хичээл боллоо гэд нилээ баярлсантай гэртээ очиод бас нөгөө буусныхаа талаар нилээ ярьсан байсан. Би тэдэн буус хийсэн, би тэгж илтсэн, элдүүргүй байгаа нь чимгсэн гэд. Хичнээн хүүхэд ингээд дугуулад ингээд шимгэж чадахгүй ч гэсэн ингээд хуушуурш ингээд тойруулаад чимхэд ингээд тавьчихжсэн. Тэгээ цагаан сартайгаа холбогдлоо ааруул цагаан эдээгээрээ хүүхдүүдтэй ааруул цагаан эдээг хүний биед ямар хэрхэн нөлөөтэй гэдгийг хүүхдүүдэд зааж сурахын тулд ингээд ааруулаар хөвлээд тэгээд хүүхдүүдтэй зааж сургаж байгаа. Аян хэрэгжиж эхэлснээс хойш хүүхдүүд өв соёл зан заншлынхаа утга учирыг илүү гүн ойлгож, шинээр сурсан мэдснээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцдаг болжээ. Үндэсний хувцаараа гоёх сонирхол нэмэгдэж, харилцаа нь илүү нээлттэй, итгэвхтэй болсныг эцэгчүүд ч бахархан ярьлаа. Гэртээ ирээд ингээд ээжээ цагаан сарын шинийн нэгний өглөөгөө шүлэг суурсан авгаа нөхөр хоёр хоорондоо золгодгүй юм байлээ ч гэдэм үү тиймэрхүү ёс жанслаа ирээд нөгөө гэртээ ингээд биднэрт зааж өгöd байгаа байхгүй. Монгол ёс жанслаа ирээд одоо манай 5 настай хүүхд ирээд ярьж байгаа байхгүй дүүтэйгээ. Тэгээ тэр нь одоо ээж аавуудын хувьд үнэхээр бас нөгөө нэг мэдвэжтэй Монгол ёс жанслаа биднэрт зааж өгч байгаа нь үнэхээр бас гоё бахархууштай. Монгол түмний уламжлалт баяруулах цагаан сарыг өгтөн ардын өв соёл, ёс заншил, эдийн ундааг хэрхэн бэлтгэх амьдрах ухааныг багаас нь өвлүүлэн таниулах нь онцгой ач холбогдолтой. Ийхүү багчууд өв соёлынхаа үн цэнийг ойлгож, бахархах сэтгэлтэй болж байгаа нь энэхүү аяны хамгийн үр өгөөжтэй, дурсамжтай үр дүн нэ гэж тодорхойллоо.